их хотын амьдралд анхаарлаа хандуулъя. Боловсрал, эрүүл мэнд, хүний хөгжил, амьдралын чанар, ногоон хөгжил, дагуулгад, тэгш боломж, иргэний оролцоо. Энэ бүхэн нийслэлийн иргэн бүрт хамаатай асуудал. Бидний өдөр тутмын амьдрал нөлөөлдөг эдгээр асуудлын цаана шийдвэр шийдэл, төсөв төлөвлөлт, хэрэгжилт хяналт, сайн засаглал, бие даасан эдийн засаг, ухаалаг дэд үтстэй холбоотой олон шийдвэр гарч байдаг. Дорж зодвын энх туяа. Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажилласан тэрбээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ удаагийн бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн иргэдийн итгэлийг аван сонгогдоод байна. Эзэмшсэн мэрэгжил, эргэлсэн ажлын туршлагаараа хотын хөгжилд хувь нэмэр оруулан олонхын шийдвэрт хяналттай ажиллах үүргийг хүлээгээд буй төлөөлөгч энх туяаг шийдэл 45 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт онцолж байна. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг хүн бол одоо манай Монгол улсын 3.4 сая хүн амын тэн хагасны амьдарч байгаа 1.5 сая хүн амьдарч байна те. Улаанбаатар хот, нийслэл хот, за Монгол улсын тусгаар тогтнолын одоос гол тулгуур болсон нийслэл хотынхаа энэ олон мянган иргэдийг төлөөлж ажиллаж байгаа гэдгээр бол маш хариуцлагатай ажил юм л да. Тэгэхээр миний хувьд бол 2020 оны орон нутгийн сонгуульд одоо Баянгол дүүргийн 3 дугаар тойрог буюу одоо хуучнаар бол ер нь бол их хурлын 1 тойрог 70 мянган сонгогчдын хотод итгэлийг хүлээж те нийслэлийн хот энэ төлөөлөгчөөр ажиллаа. Өнгөрсөн эхний жилд бол миний хувьд бол төлөөлөгчөөр ажиллахаас гадна нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч гэдэг хамгийн сүүлийн одоо хуулиар бол тэргүүлэгчтэй бол татан бүгдсэн байгаа. Сүүлийн тэргүүлэгчээр ажиллаа. Энх туяа холбооны бүгд найрамдах Герман улсын Karlsruhe их сургуулийг сэтгүүлч мэрэгчлэр төгссөн. Мөн Английн Лондон Метрополитен их сургууль олон улсын харилцаа улс төр судлаач мэрэгчлийг эзэмшсэн. Нийгэм улс төрийн салбарт хариуцлагатай албыг хашиж байсан тэрбээр нийслэл хотын хөгжил сайн төлөвлөлтөөс эхэлнэ хэмээн тайлбарлаж байна. Иргэдийн хурлын төлөөлөгч болохоос өмнө бас хотын хөгжил, хотын үнд иргэний хувьд бол бас энэ хот яаж хөгжих ёстой гэж их сонирхдаг байсан л та. Тэгэхээр ер нь бол дэлхийн хотууд чинь одоо яг бид нар яг ямар замаар явах юм? Эдийн засгийн хот байх хэвээр юм уу? Улаанбаатар нийслэл хот маа. Эсвэл бол улс төрийн төв байх хэвээр юм уу те? Эсвэл одоо ингээд бүх юм нь нийлчихсэн юм байх хэвээр юм уу гэдэг тэр англиа эхлээд одоо сонгодсон байна л та. Тэгэхээр бид нар одоо ямар нэгэн төлөвлөгөөгөө тэр англиа сонгоогүй тэр чиглэлд одоо хөгжлөө зогсоосноос болоод өнөөдөр энэ их энэ их бухимдал, энэ ядуурл те энэ бүх асуудлууд ингээд хуримтлагдчихад байгаа байхгүй. Монгол улс чинь 2050 оныг одоо хүртэл хөгжүүлэх юм том одоо төслөө одоо төлөвлөгөөгөө одоо баталсан байгаа. За Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төсөв төлөвлөгөөг одоо нийслэлийн иргэдийн хурлаар орж батлуулсан байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн чухал юм. Ер нь бол төлөвлөлтгүй аливаа ямыг одоо дээрэс нь энэ хот гэдэг энэ том айлыг бүтэн дээрээс нь харж одоо төлөвлөлтийг хийхгүй бол ямар замбраагүй одоо ямар төлөвлөлтгүй ямар бухимдалтай ямар бохир те хот болдгийг бид нар одоо өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ. Тийм учраас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан нь бол миний хувьд бол их одоо анхааруулжтай. За дээрэс нь би бол энэ дээр бол маш хариуцлагатай нэлээ одоо уншиж судалж ингэж ажлыг хийж явж байна да. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ удаагийн бүрэлдэхүүнд 3 намын бүлэг ажиллаж байна. Харин ардчсан намын бүлэгт 8 төлөөлөгч ажиллаж байгаагийн нэг нь энх туяа. Сөрөг хүчний хувьд одоо ямар байр суурьтай хяналтаа хэрхэн тавьж ажиллаж байна? За яг ер нь бол тэгэл эрх баригчид бол сонгуулиар амлсан амлалтаа одоо сонгогчдынхаа өмнө биелүүлэх ёстой. Мэдээж хэрэг одоо энэ эрх баригчид бол сонгуул орон нутгийн сонгуульд орохдоо Улаанбаатар хотыг одоо тэгж хөгжүүлнэ. Улаанбаатар хотын 1.5 сая хүн 4 жилийн дараа тийм одоо хэмжээнд хүрчихсэн байна гэдэг өөрийнхөө мөрөө хөтөлбөрийг хийсэн байгаа тий хийж өнгөж сонгуульд өрсөлдөд ялт байгуулад засаг эрхийг авсан байна шүү дээ. Тийм учраас энэ хүмүүст бид нар мэдээж ташин уурвалж энэ хүмүүс одоо амлсан амлалтаа биелүүлж гинэ гэдгийг бол харж явах хэвээр харж тэгээ хариуцлагыг нэгж явах хэвээр. За миний хувьд бол та бүхэн мэдж байгаа би бол өөрөө хэвлэл мэдээллийн салбарт нийгмийн салбарт ажилладаг хүн учраас энийг бол илүү шүүмжлэлтэй нүдээр хардаг юм хүн л дээ. Энх туяа Баянгол дүүргийн 3 дугаар тойрог буюу 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар орооны иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон. Сонгогдсон тойргийн хувьд тулгамдж байгаа ямар асуудлууд байна? Бүрэн эрхийнхаа хугацаанд бас ямар асуудлыг шийдэе? Тэгээ энэ чиглэлд илүү ажиллая гэсэн тийм зүйл байгаа юу?
Тийм дөрөв би бас хэллээ. Би чинь нийгмийн чанартай ажил хийж исэн хүн. Тэгээд илүү их одоо амьдралын гүн рүү орох одоо дуртай. Тэгээд сэтгүүлчээр ажиллаж байхдаа за дээрэс нь улс төрийн гал тогоонд ороод ингээд ажиллаж байхад ерөнхийдөө хүний хөгжил гэдэг бол улсын хөгжлийг бол харуулж идэг шүү дээ. Тийм учраас би хүнлүүгөө илүү ажиллахыг ингэж хүсдэг. Тэгээд ер нь бол нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоод миний хамгийн түрүүнд одоо бодож хэрэгжүүлж хийх гэсэн би ажлаа бол өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд бол эхлүүлсэн байгаа. Энэ бол амжилт гэж бодож байна. За юу юм бэ гэвэл би өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын энэ олон бүтээн байгуулалт энэ гоё том urban city том хот болоход бидний хийж байгаа, барьж байгаа барилга, за бидний хийж байгаа юм бүх юм сэтгэлээсээ байх хэвээр. Дээрээс нь бүх юм чадварлаг байх хэвээр байхгүй. Гэтэл өнөөдөр бидний хийсэн зам, хийсэн тогтчлт, хийсэн цэцэрлэгжүүлэлт, хийсэн одоо хүүхдэд зориулсан тоглоом жилийн дараа эргээд харахад эзэнгүү алга болчдөг, эвдэрчдэг, хэмхэрчдэг тийм учраас тэр нь юу гэхээр анханасаа чадaltaй баг орж ажиллаагүй, анханасаа сэтгэл дутсан, анханасаа чанаргүй хийгдсэн юм байна. Тэр энэ бол юу юм гэхээр мэрэгжилтэнтэй холбоотой байгаа. Тэгээ би бол өөрөө Германы Карлсруhe хотын их сургуулийг төгссөн. Тэгээд герман инженер, герман одоо үйлчилгээний ажилтан, герман одоо мэрэгжлийн чанар гэдэг бол маш одоо үнэхээр дэлхийн номер 1 юм чанар байдаг. Тийм учраас би одоо сонгогдсон тойргоос түрүүн би хэллээ. Манайх бол 65-аас 70 мянган сонгогчтой. Сонгогдсон тойргийнхаа залуучуудыг би зүгээр нэг одоо улсын их сургуульд, хувийн их сургуульд одоо юу гэдэг өөрийнхөө одоо сонирхолгүй мэрэгжлэр сураад нэгтэд боловсролын дипломтой тэгээд гараад одоо юу ч хийж чаддгүй юм чадваргүй хүмүүс бити байгаасаа гэдэг үүднээсээ би Германы Тюринген мужийн засгийн газрын одоо тэтгэлгээр нарийн мэрэгжлэр залуучуудыг сургах ийм сургалтаа бол эхэлсэн байгаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч энх туяатай бидний хамтын ажиллагаа нэг цэг дээр их таарад байгаа юм л да. Манай үйл ажиллагаа бол одоо 2 дахь жилдээ үргэлжилж байна. Түрүү жил бид нэр тогооч, химийн лаборант, хотелийн менежер гэх мэт мэрэгчлэр хүүхдүүдийг авуулсан. Одоо их туяа төлөөлөгчтэй хамтраад 30-аад хүүхдийн сургалтын ажил явагдаж байна. Тэгээ бидний дараагийн зорилго бол 2020 оны 9 сард хүүхдүүдийг одоо туртаа мэрэгчлэр нь шаардлагатай мэрэгчлэр одоо улс орондоо хоттой хэрэгтэй нарийн мэрэгчлүүдээр сурах сонирхолтой байна. Schönen guten Tag, mein Name ist Robert Pfann, ich bin Direktor. Намайг Роберт Пфан гэдэг. Хөгжил мэрэгжлийн чиг баримжаа боловсрол олгох төвийн захирлаар ажиллаж байна. Манай байгууллага ашигын бус төрийн бус байгууллага бөгөөд Монголын залуучуудыг Герман улсад нарийн мэрэгжил эзэмшүүлэхэд дэмжиж ажилладаг. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч энх туяагийн санаачилгаар Монгол залуучуудыг Герман улсад мэрэгжил эзэмших хосолсон сургалтанд хамруулахаар төвийнхөө үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Бидний ажлын нэг хэсэг нь мэрэгжил эзэмших хосолсон сургалтыг таниулж сурталчлах бөгөөд мөн энэ хүрээнд бид цэсэн боловсролыг дэмжих сантай хамтарч ажиллаж байна. Цэсэн боловсролыг дэмжих сан нь манай Герман дахь Five Service төрийн бас байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилтдаг юм. Энэ дашран дэлгэхэд Монгол залуучууд маань герман хэлийг сайн эзэмшиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Би энэ дүгнэлтийг бусад улсын залуучуудтай харьцуулж хэлж байгаа юм шүү. Энэ харьцуултанд Монголын залуучууд дээгүүрч ихсдэг. Яг миний хувьд яг одоогор л мэрэгчлийг сонгоогүй байна. Гэхдээ яг миний бодож байгаа юм гэвэл Герман улс ч өөрөө инженерчлэл аягүй өндөр түвшинд хүрсэн улс. Энэ утгаараа инженерчлийн төвчнөр техникийн инженерчил тал руугаа сурах юм бол надад арай илүү сонирхолтой юм шиг санагдаад яг тэр чиглэлээр ингэ сураа явах юм бол арай маш их зүйлийг сурч авах юм шиг Герман улсаас тиймэрхүү бодолтой байна. Ойргийнхоо сонгогчдод өгсөн амлалтаа ажил хэрэг болгон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангасан олон шийдвэр өнөөдөр биелэлээ олжээ. Хорооны иргэдтэй бас хэр эргэх холбоотой ажилдаг вэ? За сонгогдсон тойргийн иргэдээс санал хүсэлтүүд юу ямар ажил энэ хороонд ийм хийгээд өгөөч гэсэн ямар санал хүсэлтүүд бас ирдэг юм бол Тийм. Би бол ер нь юмыг бол ер нь бодит байдлаар нь ер нь шудрах хэлждэг юм хүн л дээ. Тэгэхээр яг эмгтэй хүн гэдэг утгаараа бол надад бол илүү их олон одоо ачаа бараач гэдэг юм олон санал олон захидлууд ирдэг. Өнгөрсөн хугацааны одоо бүтээн байгуулалтыг бол 12 дугаар хороонд хийсэн байгаа. Тэгээд үнэхээр бас сайн чанартай сайхан бүтээн байгуулалт хийсэн. За энэ бол нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил 6 дугаар хороо л гэж та бүхэн мэдж байгаа. Бичил 6 дугаар хороо бол 80-ад оны сүүлээр ашиглалтанд орсон. За бас л одоо насжилтын хувьд одоо 30 гаруй жил болчихсон юм хороо л байгаа. Тэгээд энэ хороолт бол мэдээж хэрэг шийдэх маш олон асуудлууд байгаа. За түүн дотор бол орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр хийгдэх энэ ажлууд бол анхан шатнаасаа иргэдээсээ за хорооноосоо дүүргийн одоо хорооныхаа иргэдээс санал аваад энэ яг хороонд ямар одоо бүтээн байгуулалт хийхийг хүсэж байна вэ гэдэг нь олонхын санал авсан жил болгон одоо 3 сараас эхэлж саналыг авдаг. Тэгээд ерөнхийдөө 5 сараас эхэлж энэ бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг. Тэгэхээр бол яг энэ хорооны иргэдийн хувьд бол энэ 15 16 дугаар байрны голд бол энд бол хүүхдийн тоглоомын талбай байгаагүй. Хуучин одоо нэг энэ бидний зогсож байгаа газар бол нэг усан оргилуур байсан. Гэхдээ тэр усан оргилуур ер нь ажиллаж ирсэн хэсгийг бол мэдэхгүй. Тэгээд дотор нь бол нэлээ хог шавчсан. Тэгээд хүүхдэд бол маш ээлгүй ийм. Энэ бол бас хангалттай том талбай байгаа. Тэгээд энэ талбайг бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийж бүтээсэн байгаа. Цэцэрлэг төрөлнгийн удирдал зүйлд ажилладаг. Тэгээд энэ ногоон байгууламж бий болохын тулд одоо энэ арчилгааныг бол сөөхүүдэд төлөөлөж өгсөн байгаа. Ийм мод бутыг тарьж энэ ногоон орчныг бүрдүүлэх. Дээрээс нь энэ чиглэг уур амьсгалд нөлөөтэй байхаар энэ нэмэлт моднуудыг тарьсан байгаа. Энэ хороонд бол ер нь 10 жил амьдарч байгаа. 11 дэх байранд амьдардаг. Энэ тогтчлтын тухайд бол үнэхээр сайхан болсон. Энэ 14 15 ер нь энэ хавийн оршин суугчдад маш их өндөр сэтгэлтэй сайхан. Нотлон бол хэцүү байсан шүү дээ ер нь тий. Энэ гэрч дандаа машинууд ячаад энэ тоглоомын талбайг намаршхууд янзлсан шүү дээ энэ чинь тий. Тэгээ одоо бол сайхан болсон. Одоо энэ нэг машин зогсож байгаа юугаар сайхан цементж ирдэг юм уу яадгийн шараагүй болгочвол сайхан лээ. Энэ тэндгүү одоо үүцэн цөөч юм хийгээд яах вэ? Нэгэн тал одоо хөрөнгө оруулалт хийгээд энэ орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг одоо яг л иргэдтэй зориулъя л гэж бодож байгаа бол би энэ 12 дугаар хороондоос 22 оны төсөвт бас суулгаж өгсөн байгаа. Энд бас томоохон талбай дээр бас одоо тогтчлт хийгдээгүй яг ийм шороогоор байгаа. Тэгэхээр энэ 12 дугаар хороо бичил хороол бол ингээд харахад бол энэ газар нутгийн ийм том биш ч гэсэн маш олон одоо хүн ам ихтэй, хүүхд багчууд ихтэй ийм одоо их тийм онцгой хороо байгаа учраас би энэ дээр бол анхаарал тавьж ажиллаж байгаа. Баянгол дүүргийн одоо зөвхөн хороолол 15 дугаар хороо байгаа. Тэгээ 15 дугаар хороо ер нь одоо энэ 3 4 дугаар хорооллын асуудал ойлгомжтой тийм 2 3 юм дээр чиглэгддэг тий. Гадна одоо энэ олон жил болсон байр нь хүүтний одоо хүүтийн их дулаан алдагдaltaй байдаг. Тэгээ фасадны асуудал байдгийн, дээврийн асуудал, замун одоо лифтний асуудал гэдэг ерөнхийдөө нэг иймэрхүү асуудлууд нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол иргэдийн зүгээс бол их тавьдаг. Орон нутгийн хөгжлийн сангаа хөрөнгөөр бол энэ асуудлуудыг бол өнгөрсөн хугацаанд нэлээд шийдэж ирсэн байгаа. Өнгөрсөн 4 сард бас сонгогдсон тойргийнхоо 500 орчим 500 гаруй хүүхдийг бас шүдний одоо урьдчилан сэргийлэх үйлчлэг эмчилгээнд хамруулсан байгаа. Энэ талаараа та бас мэдээлэл өгөөч. Тийм би бол нөгөө германуудтай, швейцаруудтай ерөөдөө бас ойр ажилддаг хэвлэл мэдээллийн салбарт байж хата. Тэгээд нэг Германы энэ хүүхдийн явуулын шүдний эмнэлэг хөдөө орон нутгаар бүр ингээд цаатангууд дээр очиод яг нөгөө гэрт очиж хүүхдүүдийн одоо хөдөө орон нутгийн хүүхдүүдэд шүдийг эмчилдэг нэг юм төсөл байдаг. Тэрийг бол би бас урд мэддэг байсан. Тэгээд ерөнхийдөө бол хотын хүүхдэд бол айгүй боломжтой. Тэгээд бас ер нь яг хөдөө яг тэр зорилт бүлэгтэй л очиж хийдэг л дээ. Тэгээ энэ германуудын швейцарууд бол ерөнхийдөө ажлыг маш их тийм үнэнчээр хийдэг хүмүүс аахгүй. Тэгээ за яаж хийж чаад нэг юу ачих юмсан өрөөрөөгөө татчих юмсан гэдэг ингээд нэлээ олон удаагийн ярилцлага хийгээд очоод ингээд бүх одоо юмаа танилцуулаад ингээд хэлсэн. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө хороолол чинь болоод танаа Монгол эцсийн нийслэлийн төв газар үсттэй. Тэгээд хүүхдүүд нь бас боломжтой үсттэй эцэг их боломжтой ажил төрөлдөг. Манад ч одоо бас гэр хороолол тэр хойноос хүнд амьдралтай хүмүүс их байгаа гэд нэлээ ятгаж очиж үзүүлж газрыг үзүүлсээр хагаад 6 дугаар бичлэг хорооллын артлын тэр өндөр ингэр дээр байгаа 11 дугаар хороо тэгээд 23 дугаар хороо 16 дугаар хороог гандангийн энэ гэр хорооллын хүүхдүүдийн одоо шүдний үзлэгийг 7 хоног тэнд одоо шүдний эмч нарын багт очиж хийсэн. Одоо тулгамдж байгаа өчнөө олон асуудлыг ер нь шийдвэрлээд эмэгтэй улс төрч эмэгтэй удирдлагуудын оролцоо ер нь хэрж чухал байгаа вэ? Бас нөгөө хурлын дэргэд эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсан байгаа. Яг аль биесээр эмэгтэйчүүдийн зөвлөл бас 2 жилийн хугацаанд ямар ажлууд хийв, онцлог ажилласан дурдвал саяхан бас нэг олон улсын онлайн хуралд оролцож байсан. Хууч одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Обама ярьж ин л да. Нэг дэлхийг нэг 2 жил эмэгтэйчүүд удирдах юм бол ямар гоё хүмүүнлэг, ямар гоё тийм
одоо юу гэдэг тийм минэрэнгүү сайхан нийгмийг бүтээх болоо гэж ингэж би бодож байна. Яг тэр нэг эмгтээчүүдийн нэг хурал байсан. Гэхдээ одоо бодвол бид нарыг одоо бас жоохон сэргээгчл тэгж үг хэлсэн баг. Гэхдээ бас тэр хариуцлагатай үний амнаас бол хотлоо юм гарахгүй л гэж бодож байна л да. Тийм учраас би бас эмгтээчүүдийн оролцоо бол их байна гэж ингэж бодож байна. Тэгээд манай нийслэлийн 45 төлөөлөгчл 8 эмгтээ байдаг тийм 6 Монгол Ардын намаас 2 нь ардчилсан намаас. Тэгээд манай нөгөө эмгтээ бол Зөвхбаатар дүүрэг гэдэг Монгол Улсын нийслэлийн одоо зүрхэн дүүргийг одоо удирдаад ингээ 2 дахь удаага ингээ удирдаад явж байгаа. Тэгэхээр энэ эмгтээчүүдээр удирдуулсан дүүрэг ингээ харж хахад ер нь арай илүү цэвэр цэмцгэр байд юм уу, нарийн нанд юм олж хард юм уу гэж би хардаг те. Гэхдээ мэдээж зэрэг ирчүүд маань бас ажиллаа хийгээл мундаг л байгаа. Зүгээр яхан манай нийслэлдэх урд нь бол байгуулагдаж байгаа юм билээ. Нийслэл эмгтээчүүдийн зөвлөл гэж байгуулад бас итэг санаачлагтай зөвлөл гээд олуулаа нийлээд явахад юм чи айгу хүчтэй дуурдаг байхгүй. Нэг эмгтээ одоо энэ чи юм болохгүй байна гэдээ ярихаасаа илүүтэйгээр нийслэлдэх одоо нийслэлийн иргэдийн хуралдах эмгтээчүүдийн зөвлөлөөс гэдэг албан бичиг явуулаа. Эмгтээчүүдийн зөвлөлөөс гээд хамтраад ингээд явахаар юм гэдэг чи айгу хүчтэй хүч оруулж өгдөг байхгүй. Өнгөрсөн хугацаанд одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа эмгтээчүүдтэйгээ бид нар одоо бүх дүүргээр явж уулзалтлаа. Тэднийхэн асуудлыг одоо сонслоо. Эмгтээчүүд бид нар ч одоо бас нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиар явсан. Манай Улаанбаатар хотод бол 6 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль байдаг. Тэгэл очиход бол тэгэл ер нь тэгэл нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй айл бол тэгээд аав нь ээж нь тэгэл бүгдээрээ л ажилгүйдлийн юунд ороод нэг нь хүүхдээ хараал ингээд ер нь бол маш хүндрэлтэй амьдрал шүү дээ тийм. Тэгээ яг энэ хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлж байгаа сургууль нь одоо ямар асуудалтай байдгийг гэдгийг бас явж үзчихээж нүдэрээ харж яаж тэр хүмүүстэй уулзалтж тэр зовлонгийг мэдэрч байгаа байхгүй. Тэгээ тэрийг бас ингэж явчаад дараа нь би одоо бас орон нутгийн хөгжлийн сангийн одоо бүтээн байгуулалтын юмыг бол бас худалдаа авалт хийж болдог. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талбар сургуульд бас хөрөнгө оруулалт хийсэн. Бас явж үзснээрээ тэнд чинь 350 хүүхэд сурж байгаа байхгүй. Хүүхдүүд бас алдагдах, хүүхдүүдэд одоо бас унж бэртэх тэгээд айгүй олон асуудлууд бас байгаа шүү дээ тийм учраас би одоо өөрийнхөө тойргийн 18 дугаар хороонд байрлах 70 дугаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 70 дугаар сургууль би бас энэ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг бол тийш нь татаж сургуулийн үйл ажиллагааг дэмжсэн байна. Залуучуудад чадваржуулах тал дээр бид нар залуучуудыг чадваржуулах тал дээр бол би цаашдаа ажиллана гэж бодож байгаа. Хүн өөрөө чадвартай, хүн өөрөө одоо амьдралаа аваад явах юм боломжтой л болох хэвээр. Харин одоо чадвар суугаагүй, насан туршаагүй хүүхдүүд бол одоо бид нар туслаж дэмжих хэвээр. Тэр дэмжлэг, тэр одоо сайн санааны ажлыг бол хийн. За залуучуудыг бол би өөрийнхөө одоо ухаан санаа дөрвөн хүчийн хөдлөөд ажил гэдэг хатуу зарчимтай хүн байгаа. За дээрэс нь ахмадууд маань бол одоо маш их ганцаардчих. Ахмадууд маань одоо хийдэг юм аа хийгээд, бүтээдэг юм аа бүтээгээд ингээд гавьяаныхаа амралтанд гарцсан. Өнөөдөр яг одоо хүчирхийлэлд өртөж байгаа маш хэцүү байдалтай Монгол улсад одоо хоёр л одоо хүмүүс шүү дээ. Хүүхдүүд байна. За дээрэс нь ахмад наснууд байна. Бид нар ээж аваагаа тоодгүй ингээ хаяад ингээ явчихдаг. Тэгэхээр тэр ахмадууд чинь хоорондоо уулзаж, хоорондоо ярьж, хөөрч тэ туршлагаа солилцож тэр хүмүүсийг ямар нэг хэмжээгээр ажил татаа оролцуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол одоо ирэх 1 жилд бас ажиллая гэж бодож байна. Одоо 24 он хүртэл. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаа гэдэг бол үнэхээр одоо бас хөрөлцөө муутай айгүй хурдан өнгөрд юм байна. Тэгээ эхний жил нь бол би залуучууд руугаа хандаад ажиллаад энэ ажил маань одоо бол натаа надгүй бие даагаад ингээ явж байгаа. За хүүхдүүдийн төлөө бол тийм юм ингээд хийн цаашдаа үргэлжлүүлээд явна. Хүүхдийн эрүүл ах уу гэд. Тэгээ дээрэс нь хүүхдийн хорт хавдар бол айгүй өндөр хэмжээнд байгаа. Би бас судалгаа авсан байгаа. Тэгээ хүүхдүүд яага бага настай энэ муухай аюул төвчнөр өвдөд байна гэдэг энэ одоо аюулын харангад дэлдэж байгаа. Тэгээ энэ дээр бол би бас олон улсын төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх бодолтой байгаа. Одоо хамтын төвчөө одоо яг л нэг хөшөөрөг хийжээж гоё тэднийг татах юм хийжээж тэр ахмадууд цуглахаас биш зүгээр нэг өөрөө тохижуулчаад хахад одоо зохион байгуулалтанд орохгүй бол тэр ахмадууд чи очихгүй шүү дээ тийм учраас хөшөөрөг тэрнийг жоохон юм хийгээд бүтээгээд эсвэл нэг жижиг дунд бизнес эрхлүүлээд ч юм уу ингээд тэд нар нэг байнга тийм нэг өглөө осоод нэг сэтгэлэн сэргийг тэрлүүгөө ингээд тэмүүлдэг тийм нэг төсөл хэрэгжүүлэхээр ингээд ярьж бодож явж байгаа. Тэгээ энэ бол миний одоо сонгуулийн өмнөх сүүлийн жил 23 онд хийх ажил байх болно л гэж ингэж хичээж явж байгаа. Урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Шийдэл 45 нэвтрүүлгийн удаагийн зочноор нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Дорж Задвын их туяа оролцлоо.